Сайн байцгаана уу хүүхдүүд. Уранга аймгийн Тарх цумын физикийн багш Г. Оюун багш нь өнөөдөр та нартай механик хүчнүүд сэдвт хичээлээ заана. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Бидний өнөөдрийн хичээлийн агуулга зорилго, механик хүчнүүд, өрөлтийн хүч юунаас хамаарах вэ? Бодлого, баттгал, дүгнэлт гэсэн хэсгээс бүтэж байна. Хичээлийн зорилго маань дараах хүчний томьёог санах, хэрэглэх, хүндийн хүч, харимхайн хүч, Архимедийн хүч, эд үйлчлэх бүх бодит хүчнүүдийг вектороор төрслөх, өрөлтийн хүчний чиг хэмжээг жишээгээр харуулах, жишээ бодлого бодох. Механик хүчнүүд. Бие дэлхийд татагдах хүчийг хүндийн хүчийг P тэнцвэн Эм-ийг үрж хэмжээ буюу массыг чөлөө тундалтын хурдтгалаар нь үржүүлж олдог бахнэ. За дараах зургийг ажиглаарай. Хүний хүч нь биеийн бүх хэсэгт дэлхийн татах хүч үйлчилнэ. Эдгээр хүчийг нэг зэгт үйлчилж байгаа мэтээр төрсөж болдог бахнэ. Тэр уг цэгийг хүндийн төв гэнэ. Зурагт маань харагдаж байна тийм ээ. Голд нь жижиг бөөрхийгүүд тэмдэглээд доош нь сумаар заасан. Үүнийг маань хүндийн төв гэдэг байна. Биед гаднаас үйлчилж хэлбэр хэмжээг өөрчлөхөд биеэс эсрэг чиглэлд үйлчлэх хүчийг харимхай хүч буюу деформацийн хүч гэнэ. Деформацийн хүчийг олохын тулд F(H) гэж тэмдэглээд хасах K-г үрждэг нь X гэж болдог байна. Эндээс X маань деформацийн хэмжээ, K маань хат байна. За харимхай хүч нь деформацийн эсрэг чиглэх учир томьёонд хүчний проекцийн тэмдэг тооцон хасах тэмдэг авсан байна. Биед Х шингэний зүгээс үйлчлэх X-дээс чиглэсэн хүчийг Архимедийн хүч гэнэ. Шингэнд биеийг бүрэн дүрхэд түрэгдэж харсан шингэний жинтэй дүрэгдсэн биеийн жин маань тэнцвэр байна. Үүнийг өргөх хүч гэдэг байна. За Архимедийн хүчийг яаж олдог вэ гэхээр Fa гэж тэмдэглээд шингэний нягтыг биеийн эзэлхүүнээр нь үржиж G-д нь үрждэг байна. Өрөлтийн хүч гэж юу вэ? Шүргэлзэж байгаа хоёр биеийн нэг нь нөгөө дээврээ хөдлөхийг ирмэлзэх үед эсвэл хөдлөх үед уг хөдөлгөөнийг саадуулах үйлчлэл үзүүлдэг өрөлтийн хүч гэдэг байна. За өрөлтийн хүч нь гулсах, өнхрөх, тайвны гэсэн 3 төрлөө. За гулсахын ба тайвны өрөлт гэж юу вэ? Бие гадаргаар гулсах үед үүсэх өрөлтийг гулсахын өрөлт буюу кинет өрөлт гэнэ. Нэг биеийн гадаргуу дээгүүр гулсахыг ирмэлзэх үед уг хөдөлгөөнийг саатуулах хүч үүсдэг. Үүнийг тайвны буюу статик өрөлт гэнэ. Өрөлтийн хүч нь ямагт хөдөлгөөний эсрэг чиглэлтэй байдаг. Өрөлтийн хүч юунаас хамаарах вэ? Өрөлтийн хүч маань өрөлтийн хүчний хэмжээг нь гадаргуугийн төрөлөө тулгуурын хүчний хэмжээнээс хамаарна. Өрөлтийн хүчийг F үр гэж тэмдэглээд μ-г N-ээр үржиж олдог байна. За эндээс μ нь өрөлтийн коэффициент байна. Өрөлтийн коэффициент нь гадаргуугийн шин чанарыг илэрхийлдэг байна. N нь тулгуурын хүч. Тулгуурын хүч нь биеийн жингээс хамаарна. За бүгдээрээ жишээ бодлого бодцгоё.
Нэгдүгээр батлага. 240 кг масстай 10 м/сек хурдтай машин тоомцлоод 15 м зам явж зогссон бол уралдын хүч ба коэффициентийг олоо гэсэн байна. За бид нар эхлээд нөхцлөн буюу өгөгдлөн бичин тийм ээ. Масс нь 240 кг, хурд нь 10 м/сек, зам нь 15 м. За эндээс уралдын хүч, уралдын коэффициентийг олох нь. Бид нар эхлээд хувьсах буудлын замыг олдог тамианаас хурд татгалан гаргаж байгаа. За биднэрт хурд татгалан гаргаж авсан чинь А тэнцүү B0 квадратыг хуваадах нь 2s гэж өгсөн. За томьёондоо тоовтхоо орлуулад үзэхээр 3.3 м/сек квадрат гарчээ хурд татгал маань. За уралдын хүчээ Ньютоны 2 дугаар хувьтайгаа тэнцвүүлээд эндээсээ μ-га гаргаж авах нь. За μ гаргасан. μ тэнцүү А квадрат нь G. Бид нар түрүү А-гаа олсон тийм ээ. 3.3 м/сек квадратыг хуваадах нь 10 м/сек квадрат гэсэн. За энэ маань 0.33 гарч байна. За ингээд бид нар уралдынхаа коэффициентийг олчлаа. Одоо уралдынхаа коэффициентийг олцсон хурд татгалаа олцсон юм чинь уралдын хүчээ олж олно. Уралдын хүч нь F бүр тэнцүү μ бүрждэг нь M бүрждэг нь A гэж өгсөн. За μ маань 0.33, M нь M буюу масс нь 240 кг, үрждэг нь 10 м/сек квадрат. За ингээд үржүүлээд үзэхээр 702 ньютон уралдын хүч маань гарч байна. Бодлого 2. 1 кг масстай биеийг хэвтэй гадар дээр тавьж хэвтэй чиглэлтэй 30 градус өнцөг үүсгэн F хүчээр үйлчилнэ. Хэвтэй гадар ба бие хоёрын хоорондын тайвны уралдын коэффициент 1-ийг хуваах нь язгуурдаар 3. Гулсгын уралдын коэффициент 0.5. Нэгдүгürt биед өөрчилж байгаа хүчнүүдийг зур. Хоёрдугаарт F тэнцүү 4 ньютон хүчээр үйлчлэхэд бие хөдлөөгүй тайвны уралдын хүчний хэмжээг ол. Гуравт F хүч хамгийн багадаа хэд байвал хөдлөх вэ гэсэн байна. За бидний эхний даалгавар бид үйлчилж байгаа хүчнүүдийг зур гэсэн шүү дээ. Хүүхдүүдийн маань хамгийн гол алддаг алдаа бол хэвтэй чиглэлтэй 30 градус өнцөг үүсгэн F хүчээр үйлчлэнэ гэсэн байна. Энийг маань ойлгохдоо 30 градусын налуу хавтгай дээр байгаа бие болгож урчдаг. Тэгэхээр үйлбэрээ сайн унших хэрэгтэй. Хэвтэй чиглэлтэй 30 градусын өнцөг үүсгэхэд F хүчээр үйлчлэнэ гэсэн байна. За 6-ын зурцгаая. За F хүч маань 30 градусын өнцөг үүсгэсэн. Бие маань хэвтэй хавтгай дээр байгаа. Тийм ээ? За эндээс хамгийн түрүүнд биед үйлчилж байгаа хүндийн хүч маань бол дээш нормал реакцийн хүч. За F хүч баруун гар тийш хөдөлгөөнд оруулахыг ирмэлзэж байгаа түүний эсрэг уралдын хүч байна. За F хүч маань за хэвтэй тэнхиглэгийн дагуу проект 30 градусын налсан катет учраас F космос 30 градус болчихно. Дээшин чиглэсэн проект нь 30 градусны эсрэг катет болно. Тэгэхээр F синус 30 градус болж байна. F хүчээр F космос 30 градус, F синус 30 градусаар төлөөлүүлж бодно гэсэн үг. За ингээ ерөнхийдөө бид нэр 6 зурчлаа. Хүндийн хүч, реакцийн хүч, уралдын хүч, за F хүч гэх нь ерөнхийдөө 4 хүчнээс бүрдэж байна гэсэн үг. За 2 дахь бодлого. 4 ньютон хүчээр үйлчлэхэд бие хөдлөөгүй тайвны уралдын хүчний хэмжээг ол гэсэн байна, тийм. За эндээс босоо чиглэлд хөдөлгөөн хийхгүй учраас эсрэг хүчнүүд маань
тэнцүү байна. Хүндийн хүч, реакцийн хүч хоёр маань тэнцүү байх. За энэ тэнцүүг авчлаа. Мөн адил F косинус 30 градус үргэлтийн хүч хоёр маань тэнцүү байх. За эндээс реакцийн хүч энэ тэнцүү 10-аас хасах нь 4, үрждэг нь 0.5, тэнцүү 8 ньютон гарч байна. Энд яагаад 10 гэж авсан бэ гэхээр таймны үргэлтийнхаа хамгийн их утгыг 10 ньютон гэж авчиж байгаа. За эндээс таймны хүчний хамгийн их утга маань 8 байх нь язгуурдаар 3 ньютон гарч байна. Биднэрт энэ маань 4-өөс их тоо байна тийм ээ. Биднэрт 4-өөс бага тоо хэрэгтэй. Яагаад гэвэл энэ биеийг 50 баг нотлох гэж байгаа учраас. За тэгэхээр үргэлтийн хүч болох нь 4-ийг үрждэг нь язгуурдаар 3-ыг хуваах нь 2. Язгуурдаар 3-ыг хуваах нь 2 гэдэг маань косинус 30 градус гэсэн үг шүү дээ тийм. За эндээс 2-ын язгуурдаар 3 гэж гарч байна. Энэ маань 4-өөс бага тоо учраас энэ бие маань 50 байна гэдэг нь тодорхой байна. За 3-т нь F хүч хамгийн багадаа хэд байвал бие хөдлөх вэ гэсэн. За эндээс дээрх тэгштэглээс энэ олчихно. Дээрх тэгштэглээс энэ олцсны дараа хэвтээ чигт хөдөлгөөнд оруулж байгаа хүч нь таймны үргэлтээс их байх хэрэгтэй. Тэгэхээр F косинус 30 градус нь ньютоныг үрждэг нь энэс их байх хэрэгтэй байна. За ингээд энэ хооронд дээрх тэгштэглээ оруулчихна. Нэг тэгштгэл дээр тоон хотгоо оруулаад үзэхээр 5 ньютон гарч байна. За ингээд баттгал хүүхдийн масс 50 кг бол хүүхдэд үйлчлэх хүндийн хүчийг тодорхойлно. Чинь 10 ньютоныг байх нь кг. За бид нэг төрөм томьёог нь үзсэн тийм ээ. За хүүхдүүдийн дэвтэр дээр бодоорой. За P тэнцүү F үрждэг нь 50 кг 10 ньютоныг байх нь кг-аараа үржихэд болчих. This маань 500 ньютон гарч байна. Тэгэхээр хүүхдэд үйлчлэх хүндийн хүч нь 500 ньютон байна. За дараах даалгавар дутуу үгсийг нь төхөж бичээрэй. Үргэлтийн хүчний харилцаж буй гадаргын харилцан шилжилтийг юу үүсгэх вэ? Шилжилтийн цэг үүснэ гэсэн. Биеийн хэлбэр төрсийг өөрчлөхөд анхны хэлбэртэй орохыг ирмэлзэлж байгаа үйлчлэлийг цэг илэрхийлнэ. Үргэлтийн коэффициент нь юу илэрхийлэх вэ? Тулгын хүч нь юунаас хамаарах вэ? За дэвтэртээ бичээрэй. За үргэлтийн хүчний харилцаж буй гадаргын харилцан шилжилтийн эсрэг үүснэ. Биеийн хэлбэр төрсийг өөрчлөхөд анхны хэлбэртэй орохыг ирмэлзэж байгаа үйлчлэлийг харамхайн хүч илэрхийлнэ. Үргэлтийн коэффициент нь гадаргуугийн шинж чанарыг илэрхийлнэ. Тулгын хүч нь биеийн жингээс хамаардаг байна. За бүгдээрээ зөв хэлсэн баг. Дүгнэлт. Өнөөдрийнхөө хичээлийг дүгнэлтийн бичицгээе. Дэлхийн зүгээс биетийг өөртөө татах үйлчлэлийг хүндийн хүч илэрхийлдэг. Биеийн хэлбэр төрсийг өөрчлөхөд анхны хэлбэртэй орохыг ирмэлзэж байгаа үйлчлэлийг харамхайн хүч илэрхийлнэ. Хоёр бие гадаргуугаараа шүргэлцэх үзэгдлийг үрэлт гэнэ. Биеийн хөдөлгөөнийг саатуулах үйлчлэлийг үрэлтийн хүч илэрхийлдэг. Үрэлт хэр зэрэг их байгааг тодорхойлдог физикийн чиглэлийг үрэлтийн хүч гэнэ. Үрэлтийн хүчийг F үр гэж тэмдэглэнэ.
нэгж нь 1 ньютон. Уралдын хүч нь ямагт хөдөлгөөний эсрэг зүгт чиглэнэ. Уралд нь тайвны, гулсахын, өнхөрхийн гэсэн 3 төрөл байна. За гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Нэгдүгээр бодлого. Мудан хайрцаг шалан дээр 400 ньютон хүчээр дарна. Түүнийг байрнаас нь хөдлөхийн тулд 200 ньютон хүч шаарддаг. Тайвны уралдын коэффициентийг олё. Хоёрдугаар бодлого. Дэгшхэн мөсөн дээгүүр 10 м/сек хурдтай шидэгцэн бүс 40 м яваад зогсов. Мөсөн дээгүүр гулсах уралдын коэффициент ямар байх вэ? Яагаад бид мөссөн зам дээгүүр болгоомжтой удаан явдаг вэ гэдгийг тайлбарлаарай. Хичээлдээ оролцсон сурагчдаа баярлалаа. Амжилт хүсье.